Зохиолч Цэгмэдийн Нацаг дорж сэтгэлийн тэнхээ тууж 1-р хэсэг. Энэ ертөнцийн байдлаар мандаж бүхий хувьсгалт улсыг эсэргүүцсэн шун харгис шар хар пёдлуудыг шестер түүхэнд зан сугай. Д. Нацаг дорж 1932 он. Архиран хүрхрэх сүрт дуун тэнгэрт хадааж өв сургамлын ногоон шүсийг цайртлаш авхран газарт нэлгдан аварга могоо адил хос мөр ардаан хээлэн үлдээсээр ухаатоос босхон оволзон дэнхэлцэн давхиж ирсэн төмөр араатан үл үзэгдэх хумсааран газрын хөрс хүүлэн зулглан тас зуурч зогсохыг алсаас дууг сонсож барааг нь харамгцаан уушиг зүрхэн амааран гартал айн хуйлран бужигнан байсан хүмүүс ухаан санаандаа хизээч мартахгүйгээр тэмдэглэн үлдээв. Мөнөөх догшин сүрт араатан итгээд өмхий хөххий бөкснөөсөө олгойдуулан баагуулж хэржигнэн хүржигнэн дагжин чичирч байснаа гинт дууга хураан херв. Оройн ус босож нүүр царайн үхтэл адил цайсан лам хар хөгшин залуу эрэм хүмүүс түүний зүг амьсгаа татан ширтэж дээлийн хормой чичрүүлэн зогсоно. Гэтэл хэн нэгэн тажигнтл хөхөрч аймхай сэгнүүдэ шамблын данд мордсон та нар яаж байгаа ч нэнвэ. Лаа таван тэнгэр далхаа бурхан та нарыг хялааж байна шүү хэмээн хашгирав. Улаан цацраас сонсдох тэр дуу хоолой хэнийх болохыг таньсан шар зэрэг хэмээгдэгч ирээвэр хураавар хүмүүс хөшсөн бие суллан аймран өмрөн хөдөлцгөөв. Мэлхий адил навногоо мөнөөхөө амар араатан гимтэй гимгүн алин болох нь мэдэгдэхгүй дуу дуугын хэрэм байгаа нь ажиг сэжиг төрүүлэх авч зориг зүрхтэйхэн үзүүлэх гэсэн мангар мулгуу ганц хоёр хүн холоос түн тийш мод чулуу шидэж хашгиран гуайхчав. Төмөр араатан үгсэн мэт үл хөдлөн байгаад нийтээр зоригжин бужигналтлаа. Орчлонд хүн гэгдэн амьд явахын хоногийн тоо нэгэнт гүйцэжээ гэсэн зүн совин ухааныг нь эзэмтгэхийн сацав. Тэрслүүд бүхнийг хядан номхдохоор шамблын дайнд мордсон бурхны цэрэг гэдгийн санан өрөөл бусдын нүдэнд аймхай хулчгаран харуулахгүй гэсэндэн сэтгэлэн албадан хөөргөн амь тэмцэн хашгиралдаж хоосон сүр үзүүлэн галзуу мэт аашлах эрээн мэрэн хүмүүсийг хуйгт тэрэгний шагаавчаар аюуш зүрх шимшрэн гайхан харж байлаа. Түүнтэй зэрэгцэн суугаад шагаавчаар гадагшаан харж байгаа жолгооч цэрэг бас байн тагнаа ташин шогширч толгой сэгсэрнэ. Хин шүү хэрвс шороо үнэрсэн хуурай халуун агаар хин алины хоолойг аргуулan нүдийг нь хорсгоно. За ах уу ингэж дэмий байгаад яах вэ? Үүрэг даалгавраан биелүүлье. Химэн хуйгтын жолооч сөнгөдсөн хоолойгоор захирангуй хилээд хөлөөжийн босож цамхгийн нээлхийн түгжээг суллав. Тэр хүнд бахим гарааран аюуши мөрөн дээр хідэнтэй өвдтөл алгадаж айлтгүйх үү. Би асаагаад давхихад бэлэн бай. Хэрэг биштвэл доошоо суугаад тага хаадаг юм шүү. Юмыг яаж мэдхөө. Сэрэмжтэй байгаарай гэв. Аюуш хөлс нэвтсэн ногоон дайлан дээлнийхээ задгаалсан ингэрийг яаралгүй товчилж тоос дарсан эрүү малгайгаан хазгайдуу тавиад босов. Уягтын жолооч нээлхийн тагийг алгуур түлхэн онгойлгоод аюушид зай тавин суудалтаан эргэн суулаа. Дүгэр хөөх тэнгэр толгой дээр нь мэлтийн анхлуу сэрүүн агаар нээлхийгээр цутхан орж ирсэнд аюуш амаанган шуналтай огцом хідэнтэй амьсгалсанд биеийн тавиран ухаан сарвалсав. Хамар духан дээрээ бурзайн бунжигнан байгаа хөлсөө тэр ханцавгараа шудран арчаад барцгар төмөр дөшин дээр дөрөөлөн нээлхийгээр шургаж бүслэхийгээ хүртэл ил гарав. Үүрийн хөндүүлсэн шоргоолж адил бужигнаж хуйх тэтэргэнд ойртохоос зүрхшэн дэмийлээ дүрмдэн шуугалтан байсан хүмүүс аюушийг харамгцан агшин зур хөлн хөшөөд хэлэн татсан мэт хөдөлгөөнгүй чимээгүй боллоо. Тайрч эрэмдэглсэн элдв янзын буу урт богино иштэй жад мун шийдмээр зэвсгэлсэн дийм гихийн тэмдэггүй навсалж самбалдсан дээл хувцастай элэг савхин том жижиг гэртээ сахиус хүзүүндээ зүүсэн хадаг яндар зангидсан ирээвэр хураавар тэр хүмүүсийг аюуш нүд гүйлгэн тойруулан харж байхтаа өөрийн ирэхгүй жихүүцэн балмагдаад хэлж ярихаар зэхэж байсан үг ухаан санаанаас хулжив. Жил шахмын өмнө аймгийн намын хорооны даалгавар биелүүлж Цингэл сумын ардуудад нам засгийн бодлого таниулах, бичиг үсэг заах, жасын компани өрнүүлэх зэрэг олон давхар ажил зэрэг гүйцэлдүүлэн өдөр шөнө ялгаагүй нойр холон татан явахтаа
нүүр өчрөн уулзаж байсан танил нь хүртэл хувьсгалын эсэргүү бослог гаргагчдын дунд харагдаж байлаа. Саяхан ам зуулгынхаа мөрийг хон амар жимээр аж төрж байсан энэ хүмүүсийг ямар буруугүй хар хүч ардын засагт тэрслэн босоход хүргэснийг өгчрийг аюуш тов тодорхой мэдэх боловч алж талах, галдан шатаах, хэрцгий балмад хэрэг явдлын эргүүлэгт хэдийгээр тооцоон боловч насан буруу өвгөн эмгэн эмс охид хүртэл татагдан орсон нь ухаан санаанд багтамгүй ажээ. Хуягтын жолооч цэрэг хормоноос нь санаргуй дугтчин байгаа гайхан алмарын зогсож байсан аюуш сая анзаарч юуны учир энд ирснээ санаж биеэн эзэмдэн ухаан санаагаан цэгцрүүлэхийг хичээв. Дадсан заншлаараа хүндэт нөхдөө ардуудаа хэмээн үгэн хэлж эхлэх гэтэл ам нь нэвлж өгсөнгүй. Эд нар чинь эгэл ард эрхэмлэх нөхөд бас харин тэдний дайсан шүү гэсэн бодол толгойд нь эргэлдэн хэсэгхэн зур бодол хийснээ. Та минь та нар юу болж байгаа чинь энэ вэ? Хэний эсрэг яах гэж зэвсэг барин дэрслэн босвоо хэмээн ярьж эхлэв. Хахарган хөнди занал хийлсэн өөр хүний гимээр дуу хоолойноос гарч байгааг аюуш сонсоод ингэж болохгүй. Эднэр сонсохгүй. Цээлхэн өндөр дуугаар тайван ярих учиртай шүү гэж сэтгэлэн өгүүлэн амьсгаагаан дарж хоолоогоо засав. Хилхүүг атгсан гарын алган дээрээс асгаран алга болох гээд байгаа юм шиг зангидсан нударгаан улам чангалан биеийн эзэмдэн тайвшраад арсааж сийгээлдэн хөдөлгөөнгүй зогсож байгаа хүмүүстээр хараагаан тусган дахин ярьж эхлэв. Та минь та нар хууртжээ. Ардын дайснууд та нарыг мэхэлжээ. Саяхан хүзүүн дээр чинь мордож, нурууг чинь хайр найргүй ташуурдан, хөлс хүчийг чинь сорон мүлжиж байсан хар шар хуулзууд хэдийдэн эгэл ядуу ардын анд нөхөр болоовэ. Ардын хувьсгал, ардын нам засаг, тэдний эрх ямбыг устгаж, эд хөрөнгийг хурааж, үеийн үед үгээгүй явсан зовлон ард улныг дарлан мүлжиж зам мөрийг нь үрд хаасан биш үү? Ноёд дээдсгэгч та биднийг тэрэгний морь, уяаны нохооноос дорд үзэж сорон мүлжиж дарлан зовоохыг уртал болгож байсныг ийм хялбар мартлаа гэж үү? Ардын нам, ардын засгийн ач ивэлэр мөр бүтэн гэдэс сатглан хомос цөөнч гэсэн өөрингээд харах малтай болсон эгэл ард та нарын дотор байхгүй гэж үү? Долоон шидийн албан татвар элдв говчуураас хэн ядуу ардыг чөлөөлж нурууг нь тэнээлглээ. Гэтэл хэний ятгалгад автаж яалаа гэж та нар буундуу тас хийв. Сум улин цойлон аюушийн хажуугаар эсгэрэн өнгөрөв. Тэр айж дальдарсангүй. Үхлийн тухайч бодол толгойд нь орж ирсэнгүй. Харин зүрхэнд нь хэдийн ноцон дүрлцэж байсан уур хилэнгийн гал улам догшрон бадарлаа. Буудалтаа, бууд. Над мэтийг алж хөнөөж болно. Харин ардын нам, ардын засгийг дайсан итгээд хизээч устгаж чадахгүй. Хувьсгалан эсэргүү бослого гэгдэгчийг газар сайгүй даран сөнөөж байна. Хэрв та нар буруугаан даруй ухаарч зэвсгээ хаян бууж өгвөл ялцам хөнгөрөн ш. Буундуу дараалан хоёр дуугарав. Аюушийн дээлийн зүүн сугыг сум нэвт цогсон боловч бид туссангүй өнгөрчээ. Буундуунаар үүмэн шуугаж эхэлсэн хүмүүс ийштээс хөмшөг дангидан харж баруун гараан дээш өргөн үгэн эргүүлжлүүлэх гэтэл хуягтын жолооч хоёр хөлийг нь холбон тэврээд доош уугц татан суулгаж тэнхээтэй хүнд гараараа хүзүү нурууг нь нуужгантал толгой дээрээс нь дарав. Хуягт тэрэгний нээлхий төмөр тагийг тэр тас хийтэл хумхэн түгжээд айхалж үүхэлсаар жолооныхаа ард суулаа. Буудаад байхад юугаа хийж мөндөл шиг шогноогоод байсан юм. Амнасаа үйдээ юу? Хөл гараас нь татаад байхад мэдрэлгүй юм шиг. Чи ямар ган төмөр юм уу? Хэмээн цэрэгэр уурсан чанга хэлснээр аюушийн мөрнөөс базан өөр рүүгэн татаад чи яагаад дуурахгүй байна? Шарахтайгүй биз? Гэж нүүрэнд нь тулган асуув. Аюуш хариуд нь урамгүй толгойс ихсрэн онсонгүй. Олигтой хідэн үг хэлж чадсангүй дээ. Хэмээн гунигтэй хэлээд шагаавчны завсраар харлаа. Амьсгаан дахиад л давхцсан. Хөлсөн цутгаж эхлэв. Одоо яах вэ? Буцхуу гэж жолооч залуу бухимд өгөө хэлээд тоос болсон том малчуураар хөлсөн арчив. Буудуулчхаад хумгүй зүгтаалаа гэх байлгүй. Жаахан азны. Ядахтаа хид хичнээн хүн ямар зэвсэгтэйг ажиж мэдээ. Хэмээн аюуш хэлээд малгайныхаа дотроор хөлөрсөн нүрэн арчиж шагаавчны хөмсөг төмөрт духаан наалдуулан гадагш харлаа. Хилтгий захтай
Улаан хүрэн тэрмэндэл хөөргөн бүсэлж дайцтай сум мөрөвчлсөн тагдагарал ам шанан малгай сагсалзуулан үл ойлгохдох ямар нэгэн үг хашгиран газар дэвслэнэ. Лам нарын олонх нь гэгэний хийдэж шавлан сууж байсан зүс мэдэх хүмүүс ажээ. Голын бургасанд шахаж хүрээ үүсгэсэн шаасан том жижиг арваад майхны тэг дунд том улаан цацар босгожээ. Цацрын оройд шар туг хийсгсэн байна. Эсэргүү нар нааш цааш хуйлралдан бужигнаж, хэрэлдэж байгаа, хилэлцэж байгаа нь мэдэгдэхгүй. Нүүр амаа шазав татав хийлгэн хашгиралтна. Гэтэл цацрын цаанаас хэрмийн сүүлэн халцтай эсхий торцог дугтуулсан цагаан чисжүү дээлтэй өндөрөөр ихэмсэг тайван алгасаар ил гарч ирээд нураагаан үүрэн хуйгт тэрэг тийш тоомжиргүй ширтэн зогсов. Урт суран осортой, модон хуйтай маавзар баруун ташаандаа санжигнуулан угалцтай Монгол гутал хөлдөөжийн алцайн зогсож байгаа түүнийг аюуш даруй танилаа. Нутгийн тэргүүн баячуулын нэг цэнд очрын төрсөн дөө чагдар гихч тэр хижээлэр хошуу тамгын газар зэрэг дэвтэ түшмэл явснаа цэцэрлэг мандал аймаг байгуулагдах үеэр аймгийн яамд бичээж болсон билээ. Удаж төдөлгүй уг албанаасаа чөлөө гуйж нийслэл хот яваад сураггүй 3-4 жил болсноо хамтрал коммун байгуулах үеэр гинт гарч ирэн улаан хувьсгалж шагдар хэмээн олонд алдаршсан хүн. Цэцэн цэлмэг үг яриатай ихэмсэг хүйтэн царайтай тэр хүнтэй цэнд очир баяны нэгэнтэй нүүр учран хэд гурван үг ярилцаж байснаа аюуш санав. Улаан хувьсгалч гэж цуунд гарсан боловч битүүлэг далж явдалтай шагдар эсэргүү нарын дунд өөрийн хүм мэд тайван чөлөөтэй зогсож байгаад тэр гайхан гэхээр гайхав. Пүх тэр солиорчээ. Өөрийн ухаантай хүн нэг чалга. Ямар хор идүүлчихэр ийм болдог байна. Тэр чавганцыг хардаа. Эрүү ам нь хавшаад нүдэн цэгэлзээд л биднийг тонилох гэж хараал шившиж байгаа ухаантай юм байлгүй. Хэмээн жолооч цэрэг доогтой хэлв. Сармай дээлийнхэн хормойг дэрвэлзүүлэн цогчж байгаа чавганцыг аюуш олж хараад дуу алдан. Хүй, жимээ гоо байна. Өвчин хуучтан баригдаад хөрлөх тэнхэлгүй хэвтэж байдаг амтэн шүү дээ. Булаа юм. Хүүхчиг цогчоод л цөмийг нь шидэлд арчээ. Чой хувилгаан тэргүүтнийг хийж байгаа л ажил. Эдэнтэй хил аман олцохаар галгаа. Бүгдийг нь нэц дариулах юмсан. Хэмээн хорсолтойо хэлв. Жолооч цэрэг давирхааных гэмээр этгээд хурц содон үнэр хаанхалсан савхан малгайгаа нүрээ сэвэн хүний ухаан санааг ингэж уруулна гэдэг санаанд багтамгүй юм хэмээн өглөнө. Улайтлан халсан мотор гой хөлийн хажуугаас тэсэж твч хин аргагүй төөнөж өмхий тос хэрвасны үнэр аюушийн холоог улам арган хамрыг нь шархируулна. Сайн дурын отрядын дарга доржин хэлж загсныг биелүүлж ухаан санаанд тоомлон товлсон үгэн хүмүүст бүрэн ярьж чадлагүй. Буун дуунаар зурм мадал гулцхийн хуягтын цамхагт далдран орсондон тэр санаа зовж тэр тухай бодох тусам сэтгэл тавгүйцэн. Шагаавчны завсраар урсан орж ирэх eerүүл агаарыг амаан ангасхийн тосон амьсгалахгүй толгой эргэн бөөлж цутган түрзуур намдаж байлаа. Үлдэд идүүлсэн хожгор том толгойтой даруугар амны завжаар цагаан хөөстэй шүл савирсан цэлэхгэр бүдүүн биетэй хөл нүцгэн жаал хуягтын хамар дээр асан гарч ирэн бүдүүн модон мунаар махиилган балбаж гарлаа. Толгой дээр нь төмөр хан ян дуугран модон монаас эмтэрч сэлтэрсэн зомгол эн тэндгүй өсчөн унаж байна. Жолооч цэрэг ташаан дах буугаан гэрнээс нь хажуухан суглан гаргаж дугуй дамрыг эргүүлэн хүхээнд сум оруулаад шагаавчинд амийг нь тулгав. Чи яах нь вэ? Буудаж болохгүй хэмээн оюуш хориглов. Айлгаад үзье. Буу дуугаргаж болохгүй тушаалтай надхаа даалдхий. Жолооч цэрэг буугаан гэрэнд нь дурамчхан эргүүлж хийгээд яах ихийн зургүй моторон асааж нэгэнтээ сүртэй хуржигнүүлэн дуугаргаад унтрав. Хар модны тайрт садла барзгар хар асамтай бахим холын булчин татхасхийн хожгор толгойд хоолгон хэржигнүүлэн муухай орилж өтгөн шар шээс савируулсаар газарт өнгөрөн унав. Хуйхтыг нь тойрон маанаг жаалыг дэвэргэн хашгиралдан бужигнаж байсан хүмүүс мөнөөхө төмөр араатан гинт уурсан бархирхыг сонсоод цочин ард тийш ухарч газарт өнгөрөн унсан жаал өгсөн эсхийг сониучрхан харцгаана. Гэтэл хожгор толгойд аажаа
гэж ордуу тавин босон хараагаад замдан дайралцсан хүмүүсийг оодгонсон бирүү адил цовхчин дайрч хожгор толгоогоороо мөрөглөн зүхтаан алга болов. Жаалхүү төмөр араатанд хорлогдолгүй амьд гарав. Химэн итгэсэн хүн сураг уламж зоригжин хорж илөө химэн хашгиран хуйгт тэргийг мод чулуу мун шийдмэр биеэс өрсөн балблаа. Ус гизгэн сэгсэж нүүр царайн чинэрч улайсан зэвэж бүрзийсэн нүдэн цагаанааран эргэлдэж ам хамар нь шалвалзан татвалдсан архирах мэт шүдэ яр зайлган уухайлан орилолдож байгаа хүн дөрстүүдийг шагаавчаар ажиглан суусан мөнөө хоёр дургуутан шүдэн хавиран амсгаадна. Хуйгт дөргөн чичирч төмөр хангин чигийг нь дөжрүүлэн байгаад төвчээр алдсан цэрэгэр шүршчихий. Бүгдийг нь тонилгоод өгье. Химэн ухсгийж цамхаг дотроос амийг нь гадагш цугуйлган зоосон пулматын бариулаас шүүрэн авав. Аюуш түүний гараас зурж галзуур уучи. Бууд уургаж болохгүй гэсэн тушаалтыг мартуучи. Эргүүч бодилсан энэ энгийн олны цусыг урсгах эрх чи бидэнд байхгүй шүү. Химэн хашгиран ноцолцоор арай ядан дээлж суудалт нь эргүүлж суулгав. Өмсөн дээл нь хөлсөндөө нэвт норж, бид нь наалдан барьцалтаад, сэрүүн агаар үүлэн бочимдсан аюуш хідэнтэй хий өгүүлж сандрахтаан шагаавчны нөхөнд амаа хамран тулган амьсгалав. Жолооч залуу суудал дээрээ шуугтнан орох гарах газраа олж ядах мэт хол бэлцэж биднийг буудаж болдог. Хариу буудаж яагаад болдоггүй юм? Эднийг арт амьдаар орвол арсыг минь хууч өр цоолон зүрхээр минь туг тахихаас буцахгүй. Ухуулж синхруулдаг цаг өнгөрсөн шүү. Химэн хинт хэлж байгаа нь мэдэгдэхгүй хараал урсган зандчна. Түүний уур хилэн аюушд халдварлан зүрхийг оволзуулан байсан авч тайвширхыг хичээн бадарч чинэрсэн хөлөн амраах цай завсар олж ядан өндөлзөж чи түрүүнд бас л буу гоцолцуулаад л байсан. Отродын дарга чамд юу гэж ярьлаа? Сайхан мэдэрээ гэв. Чи ховол бол ховлоорой. Би ядуу ардын хүүхэд. Дайсныг даран сунох гэж эндэрснээс биш байлдааны тэргээ шээсээр бузарлуулах гэж ирээгүй. Уулшаагааж явдаг нь би бишээ хөө. Яах гэж дими энд зогсоогод байгаа юм? Ууран дарчих. Тэгээд л хөдлөе. Эсэргүүнээр сур олс дээсээр хуйгт тэргийг хэрэн хүлээд газарт ирээтэл шаасан гадснаас аргамжиж байв. Саяхан уур хилэндээ багтран ам мөрөж байсан дэрсгэн хоёр залуу хуйгт тэрэгний шагаавчаар тэр хөхтэй явдлыг харж тэсэлгүй инээд алдав. Бид хоёрыг мун шийдмээр нүдэж эд бад хийгээд одоо аргамжиж байгаа ухаантай юм биз дээ. Мөн сүрхий баглаж аргамживаа. Заах уу наадмаа дуусгая. Буудуулж үзлээ. Бал буулж үзлээ. Чамайг түрүүн хаанаас буудваа? Тэр улаан цацрын зүгээс буундуу сонсцсон. Чөө хувилгаан л тэндэл бүгж байгаа. Бузар шар хуулц. Арчаад гарах үхүү. Тэгсэн чи ядгийм. Байз. Бургасан дотроос гарч ирж байгаа тэр мортой хүн хэн бэ? Хүүхэн байна. Хэн болохыг би яаж мэдэх вэ? Халаг. Жавцмаа. Хинд яах гэж. Аюуш духааран хөмсөг төмрийг түс хийтэл мөргөн яолов. Чи яава? Өвчин тусвуу. Аюушийн нүд гөлийн шар хуулц. Лам багш нь толгойг нэргүүлжээ. Химэн утга авцалдаагүй үгс амандан гүвтнэн. Жолооч цэрэг учрыг ойлгож ядан шагаавчаар мөнөөх шар торгон дээлтэй мортон хүүхнийг харж эргэж аюушийн царайг гайхан ширтэв. Бүсгүй хүний аль сайхныг шинж төрхийг нэгэн биедэн цогцлуулан төрсөн мөнөөх хүүхэн горломын гадаа морноосоо буун тушиж орхиод өлмий дээр хөнгөн гიშгэлэн улаан цацрын дэргэд очиж зогсов. Тэр бужигнан уймх хүмүүсийг гайхан харснан хуйгт дэрэг дээр харц тогтоон ширтэв. Хүүхний хөдлөх аяглахыг алгасалгүй харж асан аюуш зүүдэн өвчин туссан мэт агаар самгардан өндөж хуйгтын цамхагууд тэмүүлв. Жолооч цэрэг түүний бүсэнд гараан оруулан докторч галзууруу цаадуулчин чиний мөрөн дээрх бүндгэрийг хаа цохно болгим хэмээн зандран угз татан хойш суулгалаа. Аюушийн ирүү хавшин нүд тажигнан байснаа өгөөлөх мэт хоолойгон шахан муухай дуугарна. Жолооч залуугийн гайхаш тасран дэмэл нурууг нэлж тайтгар тайвширсүс ийм бие муутай байж би одоохон асаалаа эндээс явъя бушуу зайлий хэмээн аргадангүй өгөөлнө. Түүний хүрл хүрн нүүр шанаагийн даган хөл сасгарна. Гар нь салганан гоцгор молцгоор төмрүүдийг тэмтрэн угцчин хуйгтан асаалаа.
Аюуш хаана байгаа, юу болж байгааг үл анзааран чаавас. Жавцмаа минь химэн амандан өглөн согтуу мэт мөрөөрө ганхан байна. Хуягтын моторын чимээн түүний өглөх дуу дарагдан донслогоонд далан мөрөн оволцсон байгааг жолооч цэрэг хяламхийн хараад араа залган ухс хийв. Газар шаасан өчнөөн төчнөөн гадас суг өсрөн олстэйс татагдан хөвөрч мөнөх аимшиг төмөр араатан догшрон хөдлөхийг хүмүүс хараад хандсан зүгтэн хөлийн тэнхээ мэдэн зүгтаалаа. Тэд өөхөх үйл нэгэн тэрвгэж айж санаандаа орсон бурхан сахиусны нэрийг дуудан чарлалтан жолооч цэрэг хөмхий зүүн хааз нэмээд улаан цасар тийш хуягтаан чиглүүлв. Аюуш ухаан орж "Тийшээ болохгүй, жавзмаа би" хэмээн хашгирсан боловч нэгэнт хожимджээ. Шагаавчаар зурвас улаан туяа татах мэт болоод цацрын шов хорой овсгийн хуягтын төмөр доор хомигдан алга болов. Тэрэгний дугуй хідэнтэй дэндэлцэн донсолж ямар нэг хатуу эд газар чахагдан бяцрах шиг аюушт санагдлаа. Цэрэгэр жолоогоон чан гатхан майхнуудын хоорондор хуягт тэргэн чиглүүлэн шууд дайран гараад их зургшаан давхив. Хуягтын дугуйн доороос боссон их тоос оройн наранд улайран мушгиран дэгдэнэ. Аюуш гартаан тайралцсан хөндөл төмрөөс тас зурч толгоогоон гидийлгэн нүдэн анив. 20 хоногийн турш нойр дутуу хэвтэж амархыг умартан явахтан энэ өдрийг шиг агсагдж ядарсан нь үгүй. Хуягт тэрэгний чимээ шүүган өмхий тоос кэрвас тоос шроо амдагдан хуурай агаар түүний бие махбод ухаан санааг мэдээ алдуулжээ. Дөнгөж сая нүдээр үтсэн бүх явдал өтгөн бараан манан дотор сүйтгэнэн дахин давтагдан үзэгдээд байх шиг. Тэр манан дундуур хуягтын шагавчаар тусах гэрэл адил 100 тасархай туяа баруунаас зүүн тиш харван байна. Жавзмаагийн царай төрхийг ухаан санаандан харахыг хүсвч тэр туяа саад хийгээд байгаа хэрнээ тагдгарламын улаан нур, жимээ чавнцын шүдгүү онгорхой харам, хожгор жаалын бахим халтар хөл байн тодрон харагдана. Өтгөн хар манан дунд хөөрөн сүйтгэнэхий үзэгдлийг ухаан санаанаасаа хөөн зайлуулахыг аюуш хүснэ. Гэтэл тийхүү зайлуулахад тун яламгүй хүч дутаад байх шиг. Тос хэрвс тоосны үнэр улам ихсэн, ухааныг нь балартуулсан бараан манан өтгөрөн хүндэрнэ. Гэлбэлзэн урсан өнгөрөх гэрлэл битгий алга болоосай. Тэр гэрэл дутаад байгаа хүчийг сэлбэнэ. Гэрэл битгий унтраасай. Аюушийн цээж бачимдан ухаан балартах авч тэснэ хэмээн шивгнэж байлаа.